Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр үргэлжлүүлээд кармагийнхаа талаарх мэдээлэл хүргэх гэж байна. 2025 оны 1 сараас эхлээд 2026 оны 6 сарыг дуустал карма энерги маань шилжилт хөдөлгөөн хийгээд 12 орд тус болгонд анхаараарай гэсэн энергийг дамжуулж байгаа. Ерөнхийдөө бол кармаг маань раху, кету гэж нэрлэнэ. Луугийн сүүл, луугийн толгой гэж нэрлэнэ. Сарны өмнөд хойд зангилаа гэж нэрлэнэ. Тэгээд энэ дэгээтэй тэмдэглэлээр одоо тэнгэрийн зураг буюу астрологийн зодиак дотор тэмдэглэдэг байгаа. За энэ тэмдэглэл маань болохоор ингээд биднэрт ингээд насан туршид яг тэр ордонд тэр байрлалаас тэгж нөлөөлнө гэсэн үрдийн тээж явдаг юм кармаг илэрхийлдэг. Гэхдээ яг одоогийн байдлаар ингээд энерги нүүгээд арай ондоо эрчмүүдийг бидэрт давхарт хаялж байгаа. Өмнөх бичлэгээрээ ярьсандаа хоньны орд, үхрийн орд, эхрийн орд, мэлхийн орд, арслангийн ордныхандаа анхаарах ёстой гол зүйлсүүдийг тэгэхээр энэ удаадаа ямар тааж хумхын орд, охины орд, загсын ордынхнаа ярих гэж байна. Айгүй олон лайк дарсан, тэгээд бичсэн, харилцсан ийм хүмүүс байгаа. Та нар маань бичлэгүүдээр лайк дараад дэмжээд өгөөрэй. Дараагийнхаа бичлэг хийхээр айгүй урамтай байдаг. Тэгээд бас коммент үлдээгээд өгөөрэй. За хумхын ордноос эхлэе гэж бодож байна. Хумхын ордныхан маань хөвчлэн дандаа явдаг. Гэтэ энэ удаад хумхын ордныхны маань энерги дээр дэлхийн ван гараг маань давхар орж ирээд бүхэл бүтэн 20 жилийн турш биднэрт маш их хүчтэй өөрчлөлтийг авчирж байгаа болохоор та нарынхаа тухай энэ удаагийн бичлэгээр эхлүүлэх гэж байна. Та нарынхаа тухай. За хумхын ордныхан маань энэ жил хагасын хугацаанд хамгийн гол анхаарах ёстой зүйл юу байх вэ гэхээр санхүү болон аж ахуй. Тэгээд бие дээр болохоор цусны асуудал орж ирж байгаа. За цусны асуудал яаж орж ирж байгаа гэхээр та нар маань сахарыг бага хэрэглэе, усаа маш сайн ууй, цусандаа бохируулахгүй байхад л энэ тал дээр анхаарахад болно гэсэн үг. Яагаад гэхээр сахар чихэрлэг зүйлээс бас эрчим ингэж ус руугаар орж ирэх гэж байгаа болохоор хамгаалаад байхад айгуу давуу талтай байх болно гэсэн үг. За хоёрдугаарт нь болохоор амьдрах орчин бас ингэж солигдож өөрчлөгдөж болзошгүй тэр эрчим. Тэгэхээр үүнд бас бэлэн байх хэрэгтэй нэг талаараа. Гурав дахь нь болохоор санхүү ярьсан байгаа. Санхүү дээр анхаарах гол хэдэн зүйлс байгаа. За нэгдүгээрт хамгийн санаж явахад илүүдэхгүй зүйл зээл авахгүй байхыг хичээгээрэй. Яаж игээл зээлээс хол байхыг хичээе. Нэгт нь. Хоёрт нь авлага гэдэг нэг зүйл хүндэг байдаг да. Хэрвээ та хамаатан садан ойр дотны хин нэгнээсээ авах авлагатай бол тэд нар чинь үүж чадахгүй удаагаад байгаа бол битгий хатуурхаж нэхээрээ гэж зөвлөмөр байна. Боломжтой бол ингээд зөөлөн хандахыг хичээгээрэй. Битгий ингээд чаргууцалтаад яг одоо авъя, яг одоо өг гэд нэхээд агаараа гэх юм бол эрчим бас жоохон таагүй орж ирэх ийм сөрөг талтай байгаа шүү. Тэгэхээр зөөлөн бодолтой хандахыг хичээгээрэй. За гурав дахь нэг айгүй том анхаарах зүйл байгаа. Юу вэ гэхээр одоо ингээд айгүй том та нарт ирж байгаа боломж санхүүгийн үүд нэгдэж байгаа бас юм онжилууд тахгүй юу? Тэгэхээр яах ёстой гэхээр та нарыг өдий болтол тэтгэж байсан, дэмжиж байсан, та нарт санхүү өгдөг байсан тэр хүмүүсийн чинь санхүү ингэж асуудалд орж болзошгүй байгаа. Яагаад гэхээр одоо өмнөх бичлэгтэй мэн шууд холбогдож байгаа байхгүй юу? Та нарын эсрэг талд байдаг хүмүүс чинь арслангийн ордны энергитэй тээдэг хүмүүс. Тэр хүмүүсийн чинь санхүү муудаж байгаа учраас та нарын санхүү сайжрна гэсэн юм эсрэгцэлтэй. Тэгэхээр заавал арслангийн орд гэдэг ахгүй хумхын ордны таны нөгөө талд байгаа таны санхүүгээр дэмжиж байгаа хүмүүсийн ашиг орлого санхүү муудаж болзошгүй учраас та нар маань тэр хүмүүсээс битгий мөнгө нэхээрээ, битгий мөнгө гуйгаарай. Тэдэнд чинь хэцүү байгаа учраас та өөрөө мөнгө олоод тэднийгээ дэмжээрэй гэдэг ийм эрчим бууж орж ирж байгаа. Тэгэхээр та бусдад санхүүгээр туслая, өөрийнхөө санхүүг бий болгоё. Одоо тэр хүмүүсээ маш сайн дэмжиж гэдэг ийм карма энерги та бүхэнд маань ирж байгаа. Тэгэхээр иймэрхүү зүйл дээр айгүй бодолтой, уян хатан, өгөө аваатай байгаарэ гэж зөвлөмөр байна. За хумхийнхандаа амжилт хүсье. Бас айгүй дажгүй байсан айгүй зөөлөн карма гэсэн үг. За дараагийнхан маань болохоор
загсны ордынхандаа ижсэн загсны ордоос дөрвөл ээлжээ. Загсныхан маань бас ингээд айгу зөөлхөн уйхан төрлийн хүмүүс байх гэдэг. Та нар маань энэ удаад амиа их сайн бодъё, амиа хичээе гэж зөвлөе. Ягаад тэр та нар хэдий сайн амиа хичээж чадна төдий ч нэ маш их амжилтанд хүрэх боломжтой. Одоо хажуудаа байгаа хүнд ингээд дулдууддаг төрлийн бас хүмүүс аахгүй юу. Тэгэхээр хин нэг нь таныг хаяад явах юм бол, хин нэг нь таныг орхичих юм бол бити араас нь чиргууцалтаараа, бити араас нь зөөгдөрөө өөрийгөө бодоол, амиа бодоол зөвхөн өөрөө л урагшаа харж явахын төлөө тэр замынхаа төлөө явах хэрэгтэй. Тэгэд бусдаас тусламж авахгүй байхыг хичээх хэрэгтэй. Яагаад вэ гэхээр бусдын тусалцаагүйгээр та өөрөө дан ганц биеэ дааснаар маш их амжилтанд хүрэх бас юм боломж байгаа шүү гэдгийг энэ даашрам дуулгамаар байна. Загсныхан маань тэгэхээр айгүй төвчээртэй байгаад өөрийнхөө хүслээр өөрийнхөө дотоодыг сонсоод урагшаа ирээдүр рүүгээ явах хэрэгтэй. Энэ жил хагас хугацаа гэсэн үг. За өнөөдрийнхөө бичлэгийн хамгийн сүүлийн хүмүүс болох охины ордныханд. За охины ордныхан маань бас айгүй дайггүй зөөлөн карма байгаа. Та нар өөрсдөө бас эвлэрэх хэрэгтэй гэсэн үг шүү. Бас нэг талаараа шууд жишээ татаад ярьчээ. Жишээ татаад та нарын хос, та нарын эхнэр нөхөр, та нартай хамт ажилладаг хүмүүстэй ямарваа нэгэн алдаа гаргах юм бол, ямарваа нэгэн зүйлийг та нарын хүслээр хийхгүй байх юм бол бити хатуурхаад байгаарай. Тэгэж болохгүй шүү. Тэгэх тусам та нарт сөрөг энерги, сөрөг асуудлууд бууж ирнэ. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр жил хагасын хугацаанд таны нөгөө талд байгаа таны түнш, таны хос, эхнэр нөхөртэй та хинтэй л ойр дотн байна. Тэр хүмүүстэй илүү таатай байхаар юмсуудыг хийя. Одоо тэдэндээ илүү таатай, одоо жишээ нь одоо тэдэндээ кофег нь өгчий, тийм ээ? Тэдэндээ хоол нь хийгээд өгчий, тэднийг халамжлаад өгчий. Өөрсдөө битээ та нар ингэж халамжлуулах гэж, өөрсдийнхөө дүрмээр битээ тоглох гэж байгаарай гэсэн үг байхгүй юу? Хосоо маш сайн дэмжих хэрэгтэй. Яагаад вэ гэхээр үүний одоо үр дүнд нь та нарт ямар өгөөж ирэх вэ гэхээр үр дүнд нь та аягүй сайн бизнесийн хамтрагчтай болох боломжтой. Үр дүнд нь та сайн ханижлаа болох боломжтой. Үр дүнд нь та одоо найз охинтой болох боломжтой. За тэгэхээр хүмүүс сууж магадгүй л дээ. Найз охин, найз эмэгтэй, эхнэр нөхрөө дэмжээрэй гэсэн бэжэж хэрвээ тийм хүмүүс байхгүй бол яаж эхнэр нөхөр, найз охин, найз хүүхэнтэй болох юм бэ гэж асууж магадгүй. Тэгэхээр жоохон нөгөө талаар нь бодоод үзэх хэрэгтэй. Хин нэгнийг тэгвэл дэмжиж өгөх хэрэгтэй. Аавыгаа, ээжигээ, ахыгаа тий хамт байгаа хин нэгнийгээ та дэмжиж аав ээжтэй, дотны хин нэгэн хүмүүстэй, ажлын хамтрагтай таатай байлгахаар тэр юмсуудыг хийгээд ирэх юм бол та өөрөө ханижлтэй одоо найз охин, найз хүүхэнтэй болох тэр үе таалах чинь нэгдэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэний нөгөө талд нь та дотны хүмүүсээ дэмжснээр та бизнесийн хамтрагчтай болох үе таалгаа нээнэ гэсэн үг. Тэгэхээр та юм болныг ингээд аягүй олон талаас нь хараад уялдуулах гад хичээгээрэй. Ямар ч хэсэн танд аягүй сайхан боломжийн энэ үе таалгууд нэгдэж байгаа. За ингээд та 3 орддоо амжилт хүсье. Лайк дараад, комент бичээд үлдээгээд өгөөрэй. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Мөн дараагийнхаа бичлэгээр үлдсэн ордуудаа яриад тэгээд дуусгана. Баярлалаа. Баяртай.